Сайн байцгаана уу? Намайг Балдарчин Наранцай гэдэг. Өнөөдөр бүгдээрээ амжилттай байх 5 алхмын талаар ярилцъя гэж бодож байна. За, нэгдүгээр алхам юу ах вэ? Завсарлага. 1-2 гэдэг нь юу гэсэн үг юм болоо гэхээр бид нар альва ажлыг хийж байхад заавал цаг тутам 1-2 удаа завсарлаж явах хэрэгтэй. Ялангуяа 45 минут болоод завсарлана. Та магадгүй компьютер дээр удаан сууж болно. Ном уншаад удаан сууж иж болно. Заавал 45 минут тутам та босоод хэрв танд боломж байвал та цэвэр агаар амьсгал. За энэ хэр удаан завсарлах вэ гэхээр та нэг 2-7 минут. За дунджаар нэг 5 минут гэртээ та завсарлахад хангалттай энергийг өөрийнхөө орчныг сольдог учраас толгой илүү их дараагийн хэдэн минутанд ажиллах нөхцөл нөрөө бүрдчихэд байна. Тэгэхээр бид нар альва нэг ажлыг хийж байгаа үед заавал 45 минут тутам нэг удаа завсарлаж явах хэрэгтэй юм байна. За хоёр дахь алхам юу байх вэ гэхээр ус уух. Энэ ягаад 2-3 удаа гэж бичсэн байх вэ гэхээр бид нар ерөн цаг тутам нэг аяг ус ууж явах хэрэгтэй юм байна. Гэхдээ ус гэдэг маань юу вэ гэхээр хүмүүс тэгдэг л дээ ус уух ёстой гэж ярьдаг боловч цай уугаад идэг. Эсвэл хар цай уудаг, эсвэл ногоон цай уудаг, эсвэл шингэн шүүснүүд уугаад идэг ундаа эднэр. Энэ бол энэ усыг орлож чаддгүй маа. Тэгэхээр хүний бие махбодын ерөөсөө 70-80% нөр ус ээж идэг. Усыг агуулж идэг. Тэгэхээр та өнөөдөр 2-3 литр цэвэр ус сууж иж гэмээ цэвэр ус шүү. Цэвэр ус сууж иж гэмээ энэ хүний биеийн усны хэрэгцээг өөрөө хангаж идэг ахна. За, 3 дахь алхам юу ах вэ гэхээр дасгал хийх. Тэгэхээр хүний бие махбод байнгын дасгал сургалт байж чадвал бид нар амжилтанд хүрэхний нөхцөл болдог. Та өглөө босоод гүйж болж байна. Та эсвэл фитнестэй янз бүрийн зааланд очиод хичээлж болж байна. Энэ 4-5 удаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та өдөрт ямар ч байсан дор хаяж 1 цагийг зарцуулаараа хөдөлгөөнд дасгал сургалт хийж болно. Эсвэл та гүйж болно. Тэгэхээр энэ 1 цагийн хугацаанд зарцуулсан энэ эрчим хүч чинь таныг 7 хоногт 4-5 удаа хийхэд хангалттай хүрэлцчихэд байна. За дараагийнх нь альва нэг юмыг багаар идэнэ. Өөрөөр хэлбэл би 5-6 удаа өдөрт багаар хоолж явах хэрэгтэй юм байна. За хоол нь ихээр та жимс ногоо идэж болж байна, тараг идэж болж байна. Ямар ч байсан та баг хэмжээтэйгээр ойрхон за нэг 2 цаг тутам ч юм уу те 4-5 удаа гэдэг маань. За нэг 3 цаг тутам юм идчих хэрэгтэй юм байна. За мэдээж энэ дунд чинь нэг удаагийн өдрийн хоол байдаг те эсвэл оройны хөнгөн хоол орж идэг байна. За ингээд 5 дугаарт нь юу ах вэ гэхээр хамгийн чухал зүйл бол нойр. За энэ нойр маань яагаад 7-8 гэсэн бэ гэхээр хүн ер нь нойрыг айгуу сайн авчих хэвээр. Магадгүй та өдөрт 7 цагаас бага за нэг 5 цаг ч юм уу 6 цаг ч юм уу та 7 хоног ийм хэмжээгээр та шүн унтлаа гэж бодвол та нэг 7 хоног нэг 5-6 цаг унтлаа гэхэд таны ажиллах чадамж дараагийн 7 хоногт нэг бүтэн хоног өөрөөр хэлбэл үр дүн муутай алдагдалт орж идэг байна. Тэгэхээр та хамгийн багадаа 7 цаг унтчихаарай. 8 цаг унтвал бүр их сайн. Тэгэхээр бид нар 7 цаг унтахын тулд та эрт унтаж, эрт босох ёстой. Энэ бол хамгийн зөв юм. Гэхдээ бид нар ингэж ярьдаг штеп. За 7-8 цаг унтдсан бол би магадгүй шөнийн 1 цагт унтчаад өглөө 9 цагт босъё. Тэгвэл хүний нойр хизээ хаана хамгийн их өөрийн эрчмийг авч чаддсан бэ гэхээр та өнөөдөр 11 цагаас хойшиж унтчих болохгүй. 11 цагаас өмнө унтаж чадвал та жинхэнэ утгаараа энэ нойрыг бүрийн хэмжээгээр авч чаддаг юм байна. Тэгэхээр 11 цагт унтаад 6-д босох нэг ондоо эсвэл 1 цагт унтаад өглөө 8-д 9-д босох нэг ондоо байдаг учраас та эрт унтаж эрт босох ёстой юм байна. Ингээд та бүхэнд энэ амжилтанд хүрэх 5 алхмын талаар зөвлөлөө та бүхэндээ Наранцай байлаа. Дараа уулзлаа. Түр баяртай.